Ямарсаа 2 3 жил хавдрынхаа тасагт нөгөө эмчтэй эмчлүүлэл яваал байсан. Тэгээ нөгөө эм уун тэгэл нөгөө нэг эм тан одоо тэгэл эмчилгээгээ хийлгэж байгаа ч хийлгэж байгаа ч гэсэн ерөөсөө нэг тодорхой өөрчлөлт ерөөсөө гарахгүй. Тэгээ ерөнхийдөө ямар ч байсан элэг солиулах хүний ол гэл байнгын тэгэл нөгөө нэг очерт нь биччихээд байсан байхгүй. Тэгээд аавыг маань юу яагаач энэ уургийг юуцсан нэг уугаад хэрэглээд үзгээд гисэн юм билээ. Тэгэл эхний сар уугаал нөгөө ингээд амар хавгандаг хүн чинь хавгнахаа болол тэгээ ерөөсөө үр дүн нөгөөсөө эхний сараас айгүй мэдрэгдээ тэ эмчтэй хэлсэн чи эм чинь өөдгөл нөгөө эмтэйг авсраал та ерөөсөө энийг үү тэгээ нөгөө жилдээ ингээд ирээл үзлэгтэй хамрагдаал яв гэлтгсэн мэлээ. Айгүй илэг шилжүүлэн суулгаад нөгөө эгч маань ойрд нөгөө хэлсэн чинь ойролцоо биетэй учраас эгч маань л таарна дүү бит хоёр бол таарахгүй гэд. Тэгээд эгч маань ч гэсэн нөгөө аав нөгөө сэтгэл санаа нь тайван болоод нөгөө уургаа уугаад би энэ гар зүгээр байгаа болохоор илэг шилжүүлэн суулгах чинь нөгөө яг заалтаараа ингэ явчихна нөгөө жирэмсэн болж болохгүйгээ болчдөг. Тэгээ одоо манай ихч 2 хүүхэдтэй ер нь нөгөө нэг одоо ингээ аавын би гайг болоод байгаа учраас ерөнхийдөө одоо би бол ер нь төрж болох юм байна. Тэгэл манай аав ээж хоёр л маш их баярлж байгаа нөгөө яг хэрэгэлдэг уурган учраас яг өөрсдийнх нь хэрэгцээ учраас бүр ингээд баярлаа. Тэгээ нөгөө охтууд нь авч өглөө гэхээр нөгөө нэг аздан болоод авлаа гэхээр ямар сайнтай бөмбөр. Тэгээ манай ахан дүүсийн нөгөө нэг гүрвтер хүртэл манай аяа маань өстө яндарчээ гэдэл нөгөө хүмүүс маань нөгөө нэг ах トゥ нар нь бүр тэгсэн. Манай аав бол бөөн баяр